Фазберийн пиццаны газарт бяцхан хүүхдүүд алууснаас хойш 30 жил өнгөрчээ. Нэгэн цагт хүүхдүүдийн инээд хөөр баяр баясгалын газар байсан Фредигийн Фазбер пиццаны газар эцэстээ аимшигын алгын газар болсон учраас манай компаниас боломжийг харж пиццаны газрыг өөрчилж Фредигийн газрыг аимшигын байшин болгохоор шийдсэн билээ. Таач манай ажлын газрын зарыг сонирдэрээс харсан үстэй? Үгүй гэж юу? Гэхдээ сануулъя. Хүмүүс энд удаан тисэж чаддгүй юм шүү. Фредигийн өнгөрүүлсэн 5 шин тоглоомын 3 дугаар ангид тавтай морил. Нэрээ нэг зүйл сануулж хэлэхэд энэ зурлаа зөвхөн 6 дугаар анги буюу Five Nights at Freddy's Stereo Simulator хүртэл яриад яг тэр бичлэгэн дээрээ зурлынхаа бүхэл үйл явдлыг ярьж өгнө. Тиймээс та хэд бичлэгээ төвчээртэй хүлээж аваарай. Бас тэр хүртэл зөвхөн тоглоом болгоны түүх, үйл явдал зэрэг ярьж өгч байгааг анхаараарай. Өнөөдрийн бичлэгээрээ харин 3 дугаар анги дээр өрнөх түүхийг та дэдтэй тайлбарлая. Эхний анги буюу 1993 оны үйл явдлаас хойш аль хэдийн 30 жил өнгөрчээ. Тэгэхээр 3 дугаар анги маань 2023 онд өрнөж байгаамаа. Фредигийн пиццаны газарт болсон аимшигт үйл явдлууд аль хэдийн хүмүүсийн дунд мартагдаж одоо л үлгэр домны шинжтэйгээр л үлдчихтэй хөрхий. Тийм ч учраас Fazbear пиццаны газрын франчайзыг эзэмшигчид дахин нэг удаа рестораныг сэргээхэр болов. Тэгээ хоолны газар биш аимшигын байшин маягаар штэ. Тэгээ түүнийг Fazbear-ийн аимшиг гэмээр нэрлэв. Та ч энэ удаа ахин гэмгүй хамгаалтын ажлын дүрээр энэ анги дээр маань тоглоно. 30 жил өнгөрөхөд бидний сайн мэдих Freddy, Bonnie, Chica, Foxy нараас аль нь ч үлдсэнгүй. Хүмүүс энэ газрыг буцан нэхэд тэд зөвхөн робот төгөлтөнүүдийн тасархай үлдэгдэл хэсгүүдийг л олжээ. Тэгээ түүнийг орчны чимэглэл байдлаар үлгсэн байна. Гэвч тэдний аюулгүй өрөөнөөс бүр маш сонирхолтой зүйл олжээ. Энэ бол Fazbear-ийн гэр бүлийн хоолны газар хэмээх бүр 1970-аад оноос үлдсэн Spring Bonnie хэмээх робот төгөлтэй. Яалчгүй 50 жил шахуу харанхуй өрөөнд тавьсан гэхээр гадна талын давхарган тос эсвэл юунч мэддэггүй зүйлсэд бодогдож хатаж хоржиж хоцорчээ хөрхий. Гэтэ түүний ажиллахаатай эсгэж явах эргэлзээтэй л дээ. Ерөнхийдөө энэ газрын маань мэдээлэл ингээд дуусч байгаамаа. Хэдүүл одоо буцаад тоглоомд орцгоё. Энэ удаагийн анги дээр өмнөх шиг робот төгөлтөнүүд тийм ч идэвхтэй байхгүй. Гэтэл бас л алаантай штэ. За ингээд тоглоомын эхний шөнө. Утсан залуу маань ярьсаар энэ шөнө эхэллээ. Тэр ч танд эхний өдрийн минь хүргэсэнгүү. Тэгэхээр та энд ажиллаад удаж байгаа болтой. Манай хүн ярьж байна. Хей, чамайг ахин өөр шөнө ирж байгаад баяртай байна. Би энэ удаад бүр илүү сонирхолтой байна гэж амлая. Өнөөдөр бид сая амралтын өдөр маш сонирхолтой зүйлүүдийг олсон. Бас бид нар энэ үзүүлэн тэргүүлэх ямар нэг зүйлийг хайж байгаа. За тэр ч яах вэ? Би чамд зарим нэг шинэ мэдээ дуулгая. Манай аимшигын байшин эх 7 хоногт нэгдэнэ. Тийм болохоор шатаач гон шиг л байх хэрэгтэй шүү. Нэрээ нэгд үед хүмүүс байшингийн урд хэсгээр орж ирээд би чам дээр ирээд гарна шүү. Тэр үед нь чи шилэн хаалтны цаан сууж холно. Ингээд чи албан ёсоор манай özрүүдийн нэг боллоо доо. Хамгаалтын ажилтнаа шүү дээ. Өнөөдөр манай залуусын нэг бидэнд шинэ өрөө олсон тухайгаа хэлсэн. Тэндээ сонирхолтой юм олон л гэж найдаж байна да. За тэгээ коридорын бас агааржуулалтын камеруудаа сайн шалгаж байгаарай. Бас засварын үйлчлэгээний дэлгэцээ сайн хараарай. Заримдаа системд унтарчдаг болохоор тэр үед нь гэлс саж байгаарай. Нэр галын талаар тоглосон шүү. Хамгийн чухал нь чи агааржуулалтаа сайн хийж байгаарай. Энэ газар чинь гүйдэлтэй штэ. Хэрэв агааржуулалт унтарчвал чи сонин газар өмнөд хараад эхлэе шүү. Агаараа сайн оруулж байгаарай. Тэгээ маргааш уулзъя. Гэснээр инхүү уцны бороо маань дуудлага дуслаа. Тийхүү ярьж авсуур ихний шөнө бүр юу ч болсонгүй шүү. 50-аас 50. Шүнж амар 50 тусаад нэг нь нууцлаг мини гейм гарч ирлээ. Дэлгэцээр нэгэн бороотой шөнийн дүрслэх ба Freddy, Bonnie, Chica 3 ч гарч ирв. Та Freddy өдөрдөх ба ямар нэгэн өөр харанхуй дүрстэй Freddy гарч ирснээр түүний даган явнаа. Ингэж явсаар нэг өрөөнд иртэл Purple Guy гарч ирээд Freddy хэдэн хэсэг хуваачлаа шүү. Энэ бол нөгөө William Afton шүү дээ. За энэ талаар хэдүүлээ цаашаа өргөжлүүлээд ярина. Одоо дараагийн шөндө орцгоё. 2 дахь шөнө. Шүнж 50 эхэллээ. Харин энэ хоёр утасны бромонж салгаж тантай чалж эхлэв. Хөөе, залуу минь би чамд гайхалтай мэдээтэй шүү. Эхлээ бид хуучны сургалтын аудио бичлэгүүдийг олсон. Өшөө, эдгээр яг л эртний ээдүлийн зүйл шиг. Бид эдний хүмүүс орж ирсэн хойно тоглоулаад ээжиж болох юм шүү дээ. За ямартаач би чамд нэгийг сонсгоё гэд арай өөр залуугийн хоолой сонсоод эхлэв. Байна уу? Фредигийн ажиллах басанд баяр хүргэе. Энэхүү бичлэгүүдээр би чамд өмсгөлүүдэд хэрхэн орох эсвэл хэрхэн гарах талаар зааварчилгаа өгнө. Эхлээ бидэнд 2 төрлийн өмсгөл байгаа. Эхнийх нь робот төгөлтэй өмсгөл. Энэ дотор нь хүн чарж болно эсвэл өөртөө ажиллаад явдаг өмсгөлүүд гэсэн. Тиймээс ямар нэгэн аюул осол өртгөнд бол эдгээр бичлэгийг сайдар сонсоорой. Эхний ээлжинд бид тэдний робот төгөлтийн гором дээр байгаа үед хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгнө. Үйл ажиллагааг хэлбэрчлэхин тулд бид тэдэнд дуу сонсоод дагдаг функц суурилж өгсөн. Энэ нь хүүхдүүдтэй байгаа үед хэлбэр ажиллагааг хангах зорилготой юм шүү дээ. Хэрэв чи буцаад хэрэглэгчийн гором руу оруулмаар байгаа бол үйлдвэрлэсэн компаниас хавхлахыг тултал нь эргүүлээрэй. Би чамд илүү их мэдээллүүдийг өгнө. Ингэж хэлээ түүний дуудлага тасарлаа. Харин уцны бро ярьж ах зур нэгэн зүйл камерч ирэлцэн хөдөлж эхэллээ. Том бараан, сааралцсан туулааны робот төгөлтэй. Тэр бол өмнөх Freddy-гийн газрын робот төгөлтөнүүдийн нэг бүр яач биш байлаа. Арай л өөр бас хуучных. Түүнийг Spring Bonnie хэмээн нэгэн цагт нэрлэдэг байсан ч одоо л Spring Trap хэмээн нэрлэх болжээ. Гэтэ хэдүүлээ саарлаа гэд утчаа. За энэ бол манай энэ удаагийн хамгийн гол дайсан юм шүү дээ. Гэтэ түүний талаар хэдүүлээ нэлээд хойно ярих болохоор түр ингээд орхив. Одоо харин түүнийг хэрхэн аргалах талаар их чинь хэд хэдэн зүйлсийг хэлж өгөө. Энэ удаагийн анги дээр маань та коридор дах камеруудыг сайн харахаас гадна нэмээд та агааржуулагчийн холоонуудыг сайн ажиглах хэрэгтэй. Учир нь тэр агааржуулалтаар орж ирнэ гэдгийг санаарай. Агааржуулалтад хаалт байдаг бөгөөд хаалтыг булгаад саарлаг тэндэн төгжиж болдог ч байн хаалттай ойлгож болохгүй. Яагаад гэвэл саарлаг өөрөөсөө хол ойлгох ерөнхий арга нь заагдсан камерын байршлаар дуу тоглож болдог байгаа. Саарлаг маань ерөнхийдөө хаагуур хэстэд дурак штэ. Гэвч хамгийн зөв стратеги бол саарлаг 8 болон 9 дугаар камерын байршлаар байлгах юм. Гэвч энэ бас агааржуулалтын холоогоор нэвтэрдэг хэсэг байдаг болохоор хаалтыг хажихал зүгээр. Бас тэгсэн тохиолдолд камера нэг гэж битгий нэх яраарэ.
Тэгээ дээрээс нь Сарла тань тулаад ирсэн үед яг офисын чинь гадаа зогсдгоо. Тэр үед яс дуугаад өөр тишээ явуулчих болно. Харин хаалганы чи хажууд хүрээд ирвэл жи шүү. Өөрлөө нь харсаар 6 цаг хүртэл хүрэж болно. Гэхдээ нэг удаа л нүдээ салах юм бол одоо харин та хэдэд энэхүү сүнс сүлжийг робот төгөлтөнүүдийн талаар тайлбарлаж өгье. Тэднийг ерөнхийдөө фантом робот төгөлтөнүүд гэж нэрлэдэг. Утасны залуу маань чихний шин дуудлаган дээр бидэнд агааржуулалтын системээ сайн харж ахыг захиж эхэлсэн. Учир нь гэвэл Фредигийн пиццаны газар 30 жилийн турш эзгүй орхигдохдоо янз бүрийн хий болон бусад хортой бодисуудаар дүүрсэн байгаа юм л та. Нэмээд бас энд байгаа бүх тоног төхөөрөмжүүд мангар хуучных бөөн өвдрөл гэмтэлтэй. Түүнээсээ болоод байн юм нэвдэрнэ. Ялангуяа камерын систем, дууны систем бас агааржуулалт. Гэл засаж хийхгүй бол лай болно штэ нэрээ. Засахтай харин 100 гарталтай засвар үйлчлэгийн дэлгэц рүү ороод засдаг байгаа. Агааржуулалт эвдэрхэл хамгийн тамтай гэж байгаа. Тэгээ түүнээс болж хэрэг та агшин зурвал нөгөө нэг хортой эгээр нь агааржуул таалттай байсан суулаад амьсгалах юм бол шууд л хийн юм харж фантом хөглөөнүүдэд дайруулна шүү. Тим сүнс юм шиг. Тэгээ нөхдүүдээс дайрхал юм хамаг тоног төхөөрөмж нь алдаа заагаад эвдрээд манай харуул маань зүгээр паникт ороод харахаас л наагуурн болдог байгаа. За дарин сүнс найзуудтайгаа танилцъя. Эхнийх нь Фантом Фредди. Фредди маань үзэгдэхдээ камерт биш, таны офисын гадуур салгалаад явж идэг. Тэгж гарч ирсэн л бол тун утгагүй таныг салгалуулна штэ. Дараагийнх нь хөөрхөн Чика. Чика камер талаад ирэх аркейд машины дэлгэсэн дээр царайна гарч ир таныг цочоодог. Тиймээс агааржуулалт таалттай үед айлуулах камер долоогоос холоогаарэ. Фантом Фокси. Нөхөр таны камераа үзэж байгаа 100 гар тишээ засвар үйлчлэгийн дэлгэцийг яг нэг үе зогсож шүү. Тиймээс төрсөн харагдах юм бол гял өөр тишээ хараарэ. Фантом Мангл. Тиймээ энэ тоглоом дээр манай хоёр хоёулаа байгаа. Фантом Манглын дөрөс камер 4 дээр гарч ирдэг. Тиймээс камер 4-өөс холоогаарэ. Фантом болон бой. Хамгийн зэвэн уулгачтай. Камерны хаан бол хаан гинт гарч ирээ таныг амтан болгоно. Уг нь хамгийн гимгүүн юм шиг боловч хамгийн гимтэн л дээ. Сүүлийнх нь Фантом Puppet. Өмнөх анги дээр манусыг бас чамгүй зовоож хийсэн гарал та. Энэ удаад ч мөн адил. Камер 8 дээр гинт гарч ирээ зочооно. За тэгээд амжилт. Хоёр дахь шөнийн өв зөвхөн Фантом болон бой бас Монгол хоёр гарч ирж таныг тамал. Харин та шөнийн дуусгал ахин нэг мини гейм гарч ирдэг. Энэ удаад бид Бонниогоор тоглох ба ахин харанхуйтай Фреддийг дагаж агаад Purple глүүлвэ. 3 дахь шөнө. Манай утасны бороод залгалаа да. Харин нөгөө сургалтын бичлэг үргэлжлүүлэн тоглогдож эхэлвэ. Сайн уу? Өнөөдөр хоёулаа өмсгөлтэй хэрхэн харьцах талаар ярилцах болно. Хэрв та робот өмсгөлийг өмсөж байгаа бол өмсгөлийн чагтан дүгжинүүд сайтар цааш шахагдсан хэсгийг шалгаарай. Цээж ба толгойн хэсэг барилдаа орох гэж жаахан хугацаа зарцуулна. Тэрний дараа та хөдөлж ярьж болно. Өмсгөл доторх чагтан дүгжинүүдэд хүрэх гэж битгий оролдоорой. Бас дүгжин дээр битгий амсгалаарай. Эсвэл ямар нэгэн байдлаар түгжээ чийг авчиж болно шүү. Хэрв тэгвэл түгжээг энд тайлгадаад өмсгөлийн доторх бүхий л идэнгүүд нэвт цөвлөн штэ. Хэрв түгжээ тайлгадаад гараад ирвэл цус алтхаас өмнө гяс нууц өрөөрөггүйгээрэй. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг унааж болохгүй шүү. Хэрв ямар нэгэн байдлаар яралтай нөхцөл байдал өсвөл зориултын өрөө рүү яваарай. Байршил болгонд нэг аюулгүй байгаа. Тэр нь камер дээр харагдахгүй бас робот хөглөнүүд мэдгүй. За тэгээд өөрийгөө Фредигийн Fazbear пиццаны газрын нүүр царай гэдгийг сайн санаарай. Гэж хэлээ түүний яриад дуслаа. Энэ шин Фантом Чика, Фантом Фредди бас Фокси гарч ирнэ. Дүд өмнөх шөнөөсөө илүү идэвхтэй болно штэ. Та хэрэг шүнийг амжилттай тасгуул дараагийн ч мини гейм эхэлнэ. Энэ удаа Чикагаар тоглох бөгөөд мөн ахин л Purple Guide дэвлүүлнэ. 4 дахь шөнө. За энэ шөнж Сарлам улам л хурдан хөдлөн штэ. Тиймээс гар урныхаа урдыг сайдар хөгжүүлээрэ. Мөн Фантом Puppet гарч иж лай болох учраас сайн сонор сэрэмжтэйгаарэ. Одоо харин утасны бро. Ахаал нөгөө сургалтын бичлэг. Байна уу? За өмсгөлтэй холбоотойгоор даж урманд хэд хэдэн өөрчлөлт гарлаа. Sister location дээр болсон чагтан түгжээний яслын улмаас компаниас ажилтнууд робот өмсгөлийг өмсгөд аюултай гэж шийдсэн. Аюулгүй байдал бол Фредигийн пиццаны газарт нэн тэргүнд учраас бид хуучин робот хөглөлтийн өмсгөлүүдийг ашиглалтаас гаргаж техникчдэрээ нууц байрлуулж шилжүүлсэн. Дараагийн өмсгөлүүд эртэл түр зүрийн өмсгөлээр чамайг ханганаа. Дахин хэлье. Хуучин өмсгөлүүдэд хурж болохгүй, ажилуулж болохгүй, эсвэл өмсөж болохгүй. За тэгээд өөрийгөө Фредигийн Fazbear пиццаны газрын нүүр царай гэдгийг сайн санаарай гэж хэллээ. Ер нь манай Сарлаад нь хуучин өмсгөлүүдийн нэг эсэн штэ. Тэгэд яагаад ингэж босоод яваан бол доо залвил. Үржлийг ойрогоос гэхгүй. За ямар тааж та шөнө дуусах үед ахин нэг мини гейм гарч ирнэ. Энэ удаа Foxy-гоор тоглох ба ахин л Purple Guide дэвлүүлв. Сүүлчийн шөнө. Яа захир ганцхан шин гөрөөчүүл болох нь тэр дээ. 5 дахь шөнө бол нэлээд чанга шөн шүү. Би л гэхэд 7 удаа хүчээж 8 дахь дээрээ давж ялаа штэ. Сарлаг камер өстөр байлгана гэдэг ч бас лаалаа штэ. Агааржуулалтаа хахгүй бол дурагч агааржуулалтаар ороод ирнэ. Хаалттай байхаар нөгөө фантом юмнууд ч орж ирээд айлгаад бас лайтай. Тиймээс энэ үеийг та тоглох гэж байгаа бол нэг сайхан зүрхний юм даралтын юм уу чийд болохгүй л сольж өмсөх дотор өмнөд дээр бэлддэг юм уу яа дээ. Учир нь таныг энэ шүн жинхэнэ салгалуулна штэ газраа. Ямар тааж утасны бро ахаад л нөгөө сургалтын бичлэгийнхаа нэгийг тоглуулан тань руу ярьлаа. Үе амжилттай дуусгал энэ удаа та уйлж буй хүүхдийн сүнсээр тоглоно. Тэгж явсаар та нэгэн өрөөнд очиж ихэд бусад сүнснүүд нь бас байжээ. Purple Guide таныг хараад мөн шок. Баахан айж явсаар нөгөө Сарлаа дотор ч ороод инээж байгаа баахан цус нь урсаад өгчвээ. Ингээд тоглоом аанч тусаж тань төгсгөл гарч ирнэ. Хэрвээ та нууц мини геймүүдийг бүгдийг нь олоод авчихвал сайн төгсгөлөөр. Биелүүлэг бол муу төгсгөлөөр дуусна. Ямар тааж өвний дараа Фредигийн аим шиг их газар маань юу ч үгүй шатнаа. Гэвч фэнүүдийн маань хамгийн сүүл гарч ирдэг сонингийн зургийг сайтар нэхлэхэд Сарлаа зурган дээрээс байж идэг. Эндээс дөгнөл тэвэл муу хурц аймд гарчжээ. Новш юм да нэр.
Одоо ингээд тоглоомын үйл явдал дуусч байгаа болохоор их чинь түүхийн таад ярьж өгөө. Ерөнхийдөө энэ бүхэн маань Фредберг гэр бүлийн оройн цагийн газараас эхэлтэй ажээ. 1970-аад оны үед Фредигийн пиццаны газар эхлэн байгуулагдахаас өмнө анхлан Фредбергийн гэр бүлийн оройн цагийн газар нэртэй байсан ба тэнд манай Фреди, Бонни, Чика, Фокси нарын арай өмнөх үеийн хөлбөрөд ажилладаг гэж. Тэднийг Фредберг ба Спринг Бонни хэмээн нэрлэдэг. Та бүхний мэд Спринг Бонни маань энэ анги дээр саарлаа болон хувирсан байгаа. Харин Фредбергийн хувьд Голден Фреддтэй ер нь жаахан төстэй харагдаж байгааз. Тэгээ Скот Хатны зүгээс энэ нь яг батлагдаагүй бөгөөд фэнүүдийн зүгээс бол Фредберг Голден Фредди гэж үзээл идэм лээ. За тэр ч яг нэр үйл явдлуудын хувьд өмнөх бичлэгэн дээр маань та хэд асуулт үлдээсэн байсан. Ер нь бол тоглоомуудын цаг хугацааны дарааллыг авч үзвэл яалчгүй FNAF 2 маань FNAF 1-ийн өмнө өрнөд байгаа юм л та. FNAF 2 1987 онд харин FNAF 1 нь 1993 онд өрнөж байгаа. Тийм учраас бага зэрэг толгой яригмээр боловч одоо тоглоомын зохиогчд нь л ингэж бичтэй. Тэр талаар нэгмсэн базаа бичлэгийг болохоор таад маань төвчээртэй үлээж агаарай. Би ч гэсэн ямар ч тач дараагийн бичлэгүүдийг хийгээл байна. Одоо энэ тоглоомд орцгоё. Өнөөх бичлэгэн дээр бид Фредигийн пиццаны газрын аймагт даалгын эзэн Уильям Афтон гэдээ гар хэлсэн талаар ярьжсэн да. Одоо Уильям Афтны тухай 1, 2 ба 3 дугаар ангийн хүрээнд юу гардаг талаар хэлж өгье. Миний гейм дээр Purple Guy хэмээх төрслөгдсөн Уильям Афтон маань 1987 онд Фредигийн пиццаны газарт хамгаалтын ажилтан хийдэг гэжээ. Тэр үеэр тэр гадаа ясны хүүхэд ба ресторан дотор байсан 5 хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн аж. Тэгээ цогцыг нь робот хүүхлээ дотор нуусан байгаа. Мэдээж түүний дараа Фредигийн хүүхдүүдийн сүнс шүглэж шүн болгон манай хүнийг хайдаг болжээ. Уильям Афтон өөрөө нэгэн цагт шүний ээлжийн харуул хийдэг байсан ба өнөө робот хүүхлээнүүд ихний ба 2 дахь анги дээр таныг алдаг нь Уильям Афтон хэмээн бодсон учраас юм шүү дээ. Мөн тэрээр FNAF 1 дээр Фредигийн хамтлагийн айлгийнх нууцыг өмсөж 2 хүүхдийг хууран авч явсан талаар сонин дээр дурдсан байдаг. Ингээд 1993 онд Фредигийн пиццаны газар төр зүрх хаагдсны дараа манай хүн буцан ирсэн юм шиг байнамаа. Харин хаагдсан гэдгийг бид 3 дугаар ангийн маань сүүлд тоглодог байсан мини геймүүдээс харж болно. Мини гейм дээр хаалган түгжээгдэж рестораны дээвэр дээрээс ус тусалж яадаг шүү дээ. Харин яах гэж буцаад ирсэн бол гэж юу? Фредигийн робот төгөлтөнүүдийг устгахаа шүү дээ. За ингээ манай хөөрхий гэмгүй хүүхдийн сүнстэй роботуудыг нэг нэгээр нь өргөтөөд хэдэн хэсэг болгон салгаж хайжээ. 5 дахь шүнийг дуусгасны дараа гардаг мини гейм дээр манай өнч түүнийхээ дараа бөөн баяр болоод ээжэдэл хүүхдүүдийн сүнсүүд робот төгөлтөнүүдээ орхиж Уильямтай шууд нүүртүүлдэг аа. Уильям сүнснүүдийг хараад бөөн шокнд ордог ба энэ үеэр Спринг Боннигийн өмсгөлд уг нь цаадуулын нэг айлах гэсэн боловч өөрөө сүлдө чагтан түгжээнд нь алагдсан байна. Карма штэ карма. Мөн манай үнийн сүнс Спринг Боннид хорогдож саарлаа байлан хувирсан байгаамаа. Ийхүү FNAF 3-ын маань үндсэн зохиол ингээд дуусч байгаа юм шүү. Нэр good бас bad ending дээр хэрэг та тоглоом дээр нууц мини геймүүдийг олоод тоглолцвол good ending-ийг нээх байгаа шүү. Good ending дээр нөгөө уйлж байгаа сүнс хүүхдүүд маань хамгийн сүүлийн удаа бөөнөрө цуглаж нэг торт хувааж идээд дээшээ шаар болон хөрч байгаа дурс гардаг. Энэ бол ерөөхдөө эцсийн эцэст нөгөө хүүхдүүд маань амар амгалан олж нөгөө ертөнц рүү явж байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Харин Уильям Афтны хувьд саарлаа авснаас хойш good bad ending харгалзахгүйгээр Фредигийн аим шиг байсангаас оргож нэг газар нүүддэг. Тиймээс түүний талаар өгүүлэх зүйлсийг бид дараагийн ангиудаас мэдэж болно. Five Nights at Freddy's тоглоомын хувьд зохиол талаас бол жинхэнэ холион бант. Скот Хаттон жуг нь хэд хэдэн үйл явдалтай холбоотой номнууд гаргасан ч тэр нэгэсэндээ үйл явдлыг илүү зунгаарлсан болгоо хийцэн гэхэд буруудахгүй дээ. Тиймээс дараагийн бичлэгээр их чинь та нартай Five Nights at Freddy's тоглоомын 4 дугаар ангийг ярьж өгөх болохоор тэр хүртэл төвчээртэй хүлээж агаарай.